Михаил Эзэмчук бол Оростой олон нийтэд танил хүн. Шинжилгээний төвийн захирал 1 сая гаруй дагагчтай блог хөтлөгч бөгөөд сүүлийн үед халахын гол төрөлжсөн тал нэртэй график романы зохиогч, хэвлэл нийтлэгч болжээ. Бүтээл нь Бурятийн Бүгд найрамд улсын тэргүүн болон засгийн газрын дэмжлэгтэйгээр Орос Монгол хэлээр хэвлэгдсэн байна. Өчигдөр Михаил Улаанбаатар хотод зочилсон бөгөөд бид энэ боломжийг ашиглан түүнтэй хэдэн асуулт ярилцлаа. Дэлхийн 2 дугаар дан мянган дулаан сая баатруудын түүх билээ. Гэвч дайны нийт цар хүрээгээрээ тэмч том биш. Тэмч шийдвэрлэх гэж тооцогдгүй энэ дулаан яагаад таныг ингэтлээ сэтгэл хөдлөсөн бэ? Яагаад заавал халахын гол гэж? Бид ихэвчлэн авгаа эх орны дайн дэлхийн 2 дугаар дайны тухай ярихдаа яагаад ч барууны фронтын үйл явдлуудад илүү төвлөрдөг. Харин бид орнод Сибирь төссөн үеийн үед Евразийн зүүн хэсэгт өрнөсөн түүхэн үйл явдлууд анхаарал өртөх ёстой гэж боддог. Юуны өмнө энэ бүхэн бидний эртнээс нөхөрсөг харилцаатай байсан улс орнуудтай найрсаг хөршийн холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгсэн. Өнөө үед барууны орнууд түүхийг дахин бичгийг хичээж байна. Тэдний зорилго бол халахын голын ялалтад зөвлөлт холбоот улсын үүргийг үүсгэж ах дүүсийн тусламжийг ор тас мартагнуулах явдал юм. Бидний зорилго бол үүнийг гарцаагүй зүгээр ойлгуулах, түүхэн үннийг алдагдуулахгүй байх явдал юм а. Таны бүтээлийг анхны уншигчид хэрхэн хүлээж авсан бэ? Монгол залуус Ахмад Үеийнхэн. Монгол руу номын эвлэлд хүргэсэн хүмүүсийн ярианаас харахад уншигчид манай бүтээлийг баяр хөөртэй сайхан сэтгэлээр хүлээж авчээ. Тэд ийм төрлийн бүтээл илүү олон гараасаа гэж дамжуулсан байна. Комикс буюу график роман бүтээх нь асар их зардалтай ажил гэдгийг би мэднэ. Та ийм төслийн санхүүжилт нөөц болцоог хэрхэн олж багийнхаа үйл ажиллагааг хэрхэн хангаж чаддаг юм бэ? Би тийм ч хүндрэлтэй гэж хэлэхгүй. Учир нь өнөө үед бид бүгд нейрон сүлжээ хиймэл оюуны технологиг ашиглаж байгаа нь аялын бүтээмжийг ойролцоогоор 60% нэмэгдүүлж хөдөлмөрийг мэдгэдэггүйц хүмүүжүүлдэг болсон шүү дээ. Мэдээч хэрэг харааны мэдрэмж сайтай, урлагийн анхан шатны чадвартай, кадрын найруулга, хэв маягийн уялдаа холбоог хадгалж чаддаг, чанартай промпт бичиж дараа нь гараар засвар хийж чаддаг зураач зайлшгүй хэрэгтэй. Учир нь баримт их байна шүү дээ. Гэхдээ энэ бүхэн ажлыг хурдсахдаг юм. Одоо бол 30 удаатай нэг комиксыг 2 хүн ээлжилж, ажиллан, хиймэл оюун ашиглан бүтээж чадна. Үүн дээр нэмээд нэг зохиолч буюу сценарист байхад хангалттай. Харин 5 жилийн өмнө бүгдийг гараар зурдаг. Тэр дундаа цахим өрөө бүтээлчтэй баг дор ээж 7 хүнээр бүрддэг байсан. Тиймээс хөдөлмөрийн зардал буурч бүтээлийн хурд эрс нэмэгдсэн. Гэхдээ энэ нь иж хэдийн төвшлүүд харахад компьютер бүхнийг хийн гэсэн үг биш юм. Тийм зүйл байхгүй. Ажиллагаа бүхэнд хүний сэтгэл ур чадвар зайлшгүй хэрэгтэй хэвээр байна. Яагаад заавал комикс гэж эцсийн эцэст энэ төрөл чинь ихэвчлэн зугаа цэнгэлийн уран зохиолтой холбогддог шүү дээ. Харин түүхэн гүн хааны утгатай сэдвийг илэрхийлэхэд энэ уран сайхны хэл найруулга хэр тохиромжтой вэ? Түүхийн гүн утгыг үнэхээр дамжуулж чаддаг уу? Хаяа комиксыг зүгээр л түүхийг дахин бичих хэрэгсэл болгон ашигладаг тохиолдол бий. Жишээ нь Зөвлөлт Орсын тагнуулууд, Муу Орос гэх зэрэг сэдвийг олонтоо гуйлаа харуулсан Демирсэн маягийн бүтээлүүдийг комиксийн хэлбэрээр түгээж байсан. Энэ мэд энгийн дүрслэл хурц өнгө аясаар дамжуулж залуусын ухамсарт амархан нэвтэрдэг. Харин график новел бол арай өөр төвшин юм. Энэ бол зүгээр нэг комикс биш. Номын тавир дээр байрлуулах хүч бүтээл юм. Тэнд нарийн түүхэн үйл явдлыг илүү гүнзгий, ойлгомжтой хэлээр өгүүлж болдог. Гэхдээ хэлбэрийн хувьд хичээлийн сурах бичгээс илүү ойлгомжтой, нүдэнд тусгаж байдаг. Жишээ нь нэгэн сурагч эсвэл оюутан хичээлийн хянан тохиолдуулсан текст уншихаас илүүтэйгээр график новелыг нээгээд дүр зураг өнгө будагт нь татагдан сонирхож эхэлбэл тэр сурагчийн сэтгэлд түүхийг сонирхох анхаарлыг нь асааж чадлаа гэсэн үг. Хэрвээ бид ийм аргаар залуусын сэтгэл, оюун ухаанд хүрч чадвал бидний зорилго биелсэн гэсэн үг юм а.